Нэр минийхөө. Өчтөр орой аав чинь шүнжэнгөө найзууд руугаа зарлахад чиний тухай яриад магтаад байсан. Одоо аав чинь дээрээс бууж ирэж чамаа яг магтах байхаа. За ээж, нэг гайхуулаад ах юм биш шүү дээ. Ээж хэвгүй. За юу ч аа. Өглөөний минь танаа. Өглөөний минь аа. Өглөөний минь хаа. Хана. Хүүгийн төлөвлөгөө ямар байсан гэлээ? Чи надад дахиад хэлээд өгөөч. Өчигдөр би чамд хэлсэн шүү дээ. Би мартчихжээ. Чи дахиад хэлээд өгч дээ. Нарийн төлөвлөгөө муутай. Үйлдвэрийн гарцыг хэдэн зургийг өлегтэйгээр зурж чадаагүй л. Ерөнхийдөө бол ахасаа холбоотой. Чи өчигдөр надад ингэж яриаггүй шүү дээ. Минийхөө чиний над амчин идэж уухаас өөр ий чид байна уу? Чиний хүүдээ хідэн айтайхан үг холбоод хэлчихэд юу яах вэ? Чи юу ингэж сууж ахаар явж хідэн айкуг намалж уншаач. Яваач. Чи яасыг уурдан бэ? Энд хүн байна шүү дээ. Яасан? Би чамд үг хэлж болохгүй юу? Чи явах юм уу гүм үү? Явлаа. Явах ч л биш. Бас өөрийгөө өмөрөх санаатай. Ой. Та бүр их сүрхий болчихжээ. Яг зааснаар за ингэж. Гэтэ та уурлахтаа харьцаа муухай болгож болохгүй шүү дээ. Энэ бол Анна брендийн шинээр гаргасан кюшн. Би таны арьсны өнгийг жигтлээд өгье. Нашир. Энэ кюшн байна шүү дээ. Орц найрлаханда хиалуроны хүчил болон керамид лицидины комплекс агуулсан болохоор таны арьсыг хөрөөсөө хуур ашиглахгүй. Харин ч бүр эсрэгээр нь чийгшүүлэн, арьс толийлгон, арьсны өнгийг жигтэлдэг. Тэгээд хөнгөн бүтэцтэй болохоор нэг их юм төрсөн гэж тань мэдэрдэхгүй байхаа. Би л төвчээд байдаг болохоос биш. Эсвэл үнэхээр уур хөрмөр хүн шүү. Өмнө нь яасан гэж? Яасан? Ах нь нас орсныхан дараа хүүдээ очиод нэг хідэн айтаагүй хэлчихээ гэд явуулсан. Гэхдээ сэтгэлдээ бол их гоё үг ботсон байгаа. Ах ч одоо өнгөрчлөө. Миний хүү цаашдаа амьдрах хэрэгтэй. Юу хиймээр вэ? Аав нь дэмжин тэргээд. Тэгсэн чи юу гсэн гэж? Юу гэсэн? Ах ч одоо хүчлээ. Чи амьд явах хэрэг байна уу? Гэх юм да. Хамдаг ах ер нь хүний яриаг сонсдог юм уу? Тийм багаз. Нэг нь амнаас ойлгохтой үг унахгүй. Нэг нь зүрүү зангаасаа болоод амнаасаа нэг ч үг гаргахгүй. Ийм хоёр хүний гол би үнэхээр яалтай. Та битгий санаа зов. Өнөөдөр би тэр хоёрт очиод хичээгээд өгье.